За сайн байцгаана уу. Хоршооны тайлан гаргадаг Excel-ийг нэмэлт тайлбарыг танилцуулж байна. За өмнөх видеогоор бол хоршооны санхүүгийн тайлан гаргадаг Excel-ийг ерөнхийд нь тайлбарласан. За энэ дээр нэг бүртгэлээ хийх талаар үзүүлье. За хоршооны жуулчлалын орлого агентийн бүртгэлийн аргаар хийх бүртгэлийг хийж үзүүлье. За эхлээд бол за хоршооны жуулчлалын орлого за 10 сая төгрөг орж ирлээ гэж үзье. За энэ 10 сая төгрөг одоо хоршооны харилцах тансаар за одоо энэ 140 байгаа юм биш. Энэ жишээ бүртгэлээр 140 сая болсон байна. За энэ дээр нэмэгдүүлнэ. За ингээд хоршооны 10 сая төгрөг орж ирсэн. За гэхдээ за энэний шинэ штэ тий. За би бүртгэл үзүүлэх. Гишүүдэд өгөх төлбөр нь штэ тий. Гишүүдтэй 5 сая өгнө. За 5 сая өгнө. За тэгэхээр энэ ямар бүртгэл хийх вэ гэхээр гишүүдэд агентийн бүртгэлийн арга гишүүдэд өгөх төлбөр болон хоршооны жуулчлалын орлогыг бүртгэх гэдэг байна. За тэгэхээр хоршооны гишүүдэд өгөх төлбөр гэдэг энэ данс байгаа. Гишүүдэд өгөх төлбөр. За энэ дансаа авч. За эндээ хайсан ч болно. За гишүүдэд өгөх төлбөр нь 5 сая заа юм. Гишүүдээр саний данс гараад гишүүдэд өгөх төлбөр. За гишүүдэд өгөх төлбөр нь 5 сая. За энэ гүйл юу бичлэг журналын бичлэгтэй гишүүдэд өгөх төлбөр. За энэ ямар нэгэн байдлаар төлөөгүй байгаа мөнгөн гүйлгээ гараагүй учраас энэ мөнгөн гүйлгээний мөрөнд дугаар оруулахгүй. За одоо харин зуучлалын орлогыг бүртгэе. Зуучлалын орлого. За гишүүдэд 8 сая өгөө. Гишүүдэд 8 сая. За харин хоршооны жуулчлалын орлого 2 сая. За ингэж баланс нь тэнцэнэ. Дебет кредит тэнцэнэ. За ингээд яах нь вэ? Хоршооны жуулчлалын орлого. За жуулчлалын орлогын дансыг бүртгэн орлого. Жуулчлалын орлого нь ямар дансаар бүртгэсэн бэ? Хоршооны жуулчлалын орлого нь 51. За энэ дансаар бүртгэж байна. За ингээд импорт шийдэн дээрээ ерөнхий тухайн жуулчлалын орлогын бичлэлтэй хийжлээ. За энэ дээр жуулчлалын орлого байна. Одоо байхгүйгаас. За одоо бичлэлт хийсний дараа за энэ бичлэлтийг тайлбарлая. За хоршоонд 10 сая төгрөг орж ирсэн байна. За энэ 10 сая төгрөгөө орж ирэхдээ бүгдийг нь орлого гэж авчихгүй. За түүний 80% нь одоо гишүүдэд өгөх төлбөр буюу 8 сая ингээ гишүүдэд өгөх төлбөрт бүртгээд за үлдсэн 20% буюу 2 сая төгрөгийг хоршооны жуулчлалын орлогоор авна гэдэг ингээ бүртгэж чинь. За тэгэхээр биш үү те. Энэ ямар энэ ингээ бичлэлт нь ингээ дебет кредит тэнцвэрлээ. За энэ бичлэлтэд оруулъя. За энэ дээр одоо байхгүй. За ингээд импорт тавьчийг дардаг. За импорт тавьчийг дарснаар санхүүгийн тайлан балаас тэнцээд нөгөө 140 байсан юу чинь ингээ 10 саяар нэмэгдсэн хэрнээ. За нөгөө орлого маань 2 сая төгрөгөөр нэмэгдэж. За харъя. 2 сая төгрөг нь жуулчлалын орлогоор ингээ ороод ирсэн байна. За гишүүдэд өгөх төлбөр байна уу харъя. Мөр төлбөр гишүүдэд өгөх өглөг 8 сая. Ингээ гараад ирдэг. Ингээ санхүүгийн дөрвөн тайлан, санхүү байдлын тайлан ингээ яг хууль заасны дагуу маягтаараа ингээ бэлтгэгдээд гараад ирнэ. Жилийн таагдахаар энэ баланс тэнцээ өгдөг алдаага хаагдана. Жилийн санхүүгийн тайлангаа хаадаг. Хөрөмтлөх цаашгаа. За ингээ санхүү байдлын тайлан сая ингээ бичлэлтэй үзүүллээ. За тийм байна. Гишүүдэд өгөх өглөг нь 8 сая гараад ирсэн байна.
Оршооны зүүлчлийн орлого 2 сая гараад ирсэн. Оршооны мөнгө 10 сая ирснээсээ харагдсан. За тэгээд энэ дээр мөнгөн гүйлгэн дээр энэ 10 сая ирсэн харагдаж байна. 140 байсан. За ингээд энэхүү хоршооны санхүүгийн тайлан гаргадаг энэ Excel маань одоо бүрэн автоматжуулсан ихэнх одоо гар ажиллагааг одоо хөнгөвчлсөн байгаа. За ингээд хоршооны тайлангийн онцлог нь болохоор компаниас ялгаатай одоо гишүүддэг өр төлбөр, зөрчлийн орлого, за мөн одоо өмчийн одоо задаргааны өмчийн одоо тайлангийн одоо бүрдлүүдийн хувьд гишүүдэд оруулсан хөрөнгө хоршоонд бэлгэлсэн хандуулсан, за мөн одоо хоршооны хөгжлийн сан болцсошгүй эрсдлийн сан гэдэг ингээд компанихаас арай өөр байдаг байгаа. Санхүүгийн байдлын тайлан болон ерөнхийдөө санхүүгийн тайлангийн маягт нь. За ингээд хоршооны санхүүгийн ерөнхий журналаа бие сая бүртгэж үзүүлсэн импорт шийдэн дээр бүртгэлээ хийгээд EJ шийд рүүгээ импорт хийж оруулах байх нэ. За ингэснээр ингээд тухайн бүртгэл хийгдснээр одоо санхүүгийн тайлан ажлын хөлснөх татагдаад түүнээсээ санхүүгийн дөрвөн тайлан татагдаж байгааг бие сая үзүүллээ. За ингээд эндээс бол юу гардаг вэ гэхээр одоо хууль заасан одоо ерөнхий журнал маань хэвлэгдээд ингээ гараад ирдэг. За мөн одоо гүйлгээд холбоотой хуулгаа ингээ бүртгэдэг. За ингээ шинээр бол ингээд дүн мэдээнүүдээ графикаар ингээ сонгоод харах боломжтой болсон байгаа. За ингээ данснуудаас сонгоод ингээ харчихна. За мөн одоо урьдчилж төрсэн тооцоо, урьдчилж олсон орлого, дансны өвдлөг авлагуудыг одоо энэ мэдээ маань ингээд татаж үзүүлэх боломжтой болсон баг. За ингээд хоршооны үйл ажиллагаа санхүүгийн тайланг нэг Excel-ээр ингээд базаад тайлан мэдээгээ зэгцтэй гаргахыг хүсвэл энэхүү Excel-ийг аваарай.